Эрт дээр үед юмсан ч бурхан өөрийн итгэл гэсэн тослогоодтай удмыг нь тослох он хэмээн тангараг өгч гинэ. Үүнээс хэдэн мянган өнгөрч 1530-аад оноос хойш хүмүүс хүн бус уршихуунууд ихээхээрээ дэлхийд оршдог болохыг мэдээд тэднийг устгаж эхэлжээ. Үүнийг мэдсэн бурхан 50 гаруй жил туслахуудынхаа удмыг таслан 1990 оноос эхсүүлэн буцаад сэргээж гинэ. Гэвч сүнсээр хоолойч хон овогтны герт асуудал тулгарч тэдэн дээр чөтгөр өөрийн биеэр ирж инхүү айлдаж гинэ. Бусад хүүхдүүдийг олж сүнсийг нэгдвэл уухан хүүн амьдрна гэв. Инхүү хүн гэр бүл пан халагтаад энэ ажлыг даатгсан хэрэгж пан халагтаад тэднээс урвж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Пандора гих намын сан нээж үлгэр дамгийн хүүхдүүдийг нэг нэгээр нь олж намын сангийн голд барилах 8 игнээ шилэн хоргонд хорж тэдэнтэй яг л хүүхэлдэй хятадтай харьцдаг гэж. Үүнээс залхсан л усын гүнж яны найзуудыгаа дагуулан зүгтааж хүүхдүүд гэр гертэ тайван хариу гэсэн хэдэж тэр өдрөөс хойш амар амгалан гэж юусоо байсангүй. Яныгоос бусад нь намжин болон түүний имийг даган Шинэ Зеланд руу нүүж хэдэн жил өнгөрч хөвгүүд хувийн шалтгаанаас болоод буцан Сөүлд ирж шинэхэн гэртээ цэнгүүн хийж Солонгост амьдарч байсан найзынхаа цордог сургуульд сурснаар ийхүү өгүүлэг эхэллээ.